видео үзүүлж байна. Оддын нууц хүүхдүүд. Өнөө үед алдарчнууд жирэмсэн үеийн зураг олон нийтийн сүлжээнд байршуулах, цаашлаад бяцхан хүүхдийнхээ зургийг цахим орчинд нийтэлж, шүтэн бишрэгчдээсээ хандлт авах үйлдэл түгээмэл болсон. Нөгөө талаас тэдний нэр хүнд карьерт сөргөөр нөлөөлөх үүднээс олон жилийн турш хүүхдээ нуух тохиолдол бий. Энэ нь мэдээж өөр амрагаас төрсэн нууц хүүхдтэй холбоотой асуудал. Түүнчлэн оддын хувьд өөрийн хүүхдээ нуух өөр олон шалтгаан байдаг байна. Ингээд хүүхдээ олон жил нууцлж байсан алдарчнуудтай танилццгаая. Рэпер Bow Wow. Тэрээр Joy Chivas гэх бүсгүйтэй үерхэж байхдаа 2011 онд хүүхэдтэй болцоожээ. Тэрээр охиноо энэ хэсэг хугацаанд олноос нууцлж байсан ч удалгүй олон нийтэд ил болгосон. Eddie Murphy 5 бүсгүйгээс нийтдээ 10 хүүхэдтэй гэдэг. Spice Girls хамтлагийн дуучин Melina Brown өөрийн охины эцгийг Murphy гэж зарласан үед тэрээр үгүйсгэж байжээ. Ингээд эцэг тогтоолох шинжилгээ хийлгэснээр түүний охин мөн гэдг нь батлагдсан байна. Gavin Rossdale дуучин Gwen Stefani нөхөр бөгөөд Gavin-ийн нууц хүүхэд гэгдэх охин гарч ирснээр тэд салах төгөж байжээ. Gavin 1980-ад онд загварамсагч Fear Loy гэх бүсгүйтэй уулздаг байсан бөгөөд Fear охиноо 15 нас хүрэх үед нь эцэгтэй танилцуулж байжээ. Итгэхэд бэрх энэхүү үйл явдлыг ДНК-гийн шинжилгээгээр баталгаажуулсан байна. Stephen Tyler. Хүүхэд гэдэг заримдаа зүүн савингаараа эцэг ихээ мэдэрдэг байх. Жүжигчин Liv Tyler өөрийнхөө төрсэн эцгийг Steven Tyler байх гэсэн таамаглал гарган түүнийгээ батлахын тулд 5 орчим жилийг зарцуулан өөрийн жинхэнэ эцэгтэйгээ уулзч байжээ. Нэгэнд өөрийнхөө эцгийг тодорхой болгосон тул овгооч мөнсөлж Tyler болгосон байна. Chris Brown. Дуучин Chris Brown Courage гэх бүсгүйтэй болцдог байхдаа Nia Gonzalez гэх нэгэн бүсгүйг жирэмсэн болгож байжээ. Chris Brown хүүхдээ 9 сарын дараа л мэдэж байсан. Arnold Schwarzenegger өөрийнхөө Joseph өсвөр наснд хүрэх үед нь нууц охиноо ил болгож байжээ. Тэрээр гэрийн үйлчлэгчтэйгээ учир оргуулж улмаар хүүхэдтэй болсон байсан бөгөөд нууц хүүхдээ ил болгох үед түүний эхнэр нь салах өргөдлөө өгсөн байна. Рэпер Florida гинтийн байдлаар хүүтэй болсон байна. Тэрээр 2015 онд Alexis Adams гэх бүсгүйтэй хэсэг зур болцож байсан ч нэг их удалгүй эцэг баснаа мэджээ. Florida мэдээж энэ явдалд итгээгүй бөгөөд эцэг тогтоолох шинжилгээ хүртэл хийлгэж үнэн болох нь батлагдсан ч өдийг хүртэл хүүтэйгээ холбоогүй байдаг гинэ. Liam Gallagher. Гэр бүлийн хуралдаас үүдэлтэй нууц хүүхэдтэй болох тохиолдол оддын амьдралд цөөнгүй гардаг. Үүний нэг жишээ нь Английн Oasis хамтлагийн гишүүн дуучин Gallagher бөгөөд тэрээр дуучин Nicole Appleton-тэй гэр бүл байх үедээ нэгэн сэтгүүлч бүсгүйтэй уулзсан охинтой болсон байна. Энэ явдлыг мэдсэн эхнэр нь түүнээс салах өргөдлөө өгч олон сая долларын хөрөнгө хэмжлэн шүүхэд хандаж байжээ. Сэтгүүлч бүсгүйгээс төрсэн охиноос гадна Gallagher 3 хүүхэдтэй. Busta Rhymes. Эцэг тогтоолох шинжилгээний хариуг зөвшөөрөөгүй өөр нэгэн эрхэн бол Busta Rhymes. Тэрээр Jill Mescalli гэх бүсгүйтэй болцож байхдаа буюу 1998 онд охинтой болсон. Гэвч тэрээр охиноо гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд охинтойгоо ямар ч холбоогүй байдаг гинэ. Харин 1999 оноос эхлэн нууц охиндоо тэтгэмжтүүлж эхэлсэн байна. Busta Rhymes өөрийн эхнэртэйгээ хамт амьдардаг бөгөөд 4 хүүхэдтэй байна. Jude Law 2000 оны үеэр нэлээд олон эмэгтэйчүүдтэй уулздаг байсан бөгөөд Sienna Miller, Sadia Frost гэх 2 бүсгүйтэй гэр бүл болж байжээ. Гэсэн ч тэрээр нууц 2 хүүхэдтэй байсан нь ил басан юм а. Эхний хүүхэд нь 2008 онд Samantha Burke гэх загварамсагчаас төрсөн бол хоёр дахь хүүхдийг нь 2015 онд Catherine Hardin төрүүлжээ. Law нийтдээ 5 хүүхэдтэй байна. Рэпер Drake генитл хүүхэдтэй басан гэдгээ мэджээ. Түүний нууц хүүхдийн ээж нь Sophie Brosox гэх бүсгүй байжээ. Drake мэдээж өөрийнхөө хүүхдийг биш гэж байсан боловч эцэг тогтоолох шинжилгээний хариугаар мөн гэдг нь тогтогдсон. Харин түүний эхнэрийн хувьд тэрээр Drake-ээс салах өргөдлөө өгсөн байна. Chuck Norris.
Chuck Norris 1962 онд нууц охинтой байсан гэдгээ өөрийнхөө намтар бичсэн номонд илчилжээ. Түүний номонд өгүүлснээр охин нь 1991 онд түүнд рүү захиа бичснээр тэрээр охиныхоо тухай бичсэн байна. Chuck эцэг тогтоолго шинжилгээ өгөх гэж яараагүй бөгөөд харин ч охинтойгоо уулзаж өөртөө нь адилхан учир хараад л мэдсэн гэдэг. Тэрээр намтар бичсэн номоо охинтойгоо танилцсанаас хойш 40 жилийн дараа буюу 2004 онд хэвлүүлсэн юм а. Eric Clapton алдарт хөгжимчин Эрик Клаптон 1991 онд охинтой болсноо мэдж байжээ. Тэрээр 1985 онд Evan Kelly гэх бүсгүйтэй болцож байхдаа охинтой болж, охинтой гэдгээ мэдээд охинтойгоо татансаж эхэлсэн боловч цахим сүлжээнд хувийн амьдралаа хит их тайлагнаж байгаагаас нь болж охинтойгоо таагүй харилцаатай болсон гинэ. Clint Eastwood Scott гэх хүүтэй гэдгийг хүн бүр мэдэх боловч нууцгүй Kimber-ийн талаар нэг их мэдэхгүй болов. Kimber 1964 онд төрсэн бөгөөд Clint түүнийг өөрийн хүүгээ гэж зөвшөөрөхгүй ясаар 1996 онд хүрчээ. Clint-д Kimber-с гадна хоёр нууц хүү байдаг бөгөөд хүүхдүүдийн ээж нь онгоцны үйлчлэгч Jacqueline Reeves гэх бүсгүй байна. Тэд 1980-ад оны үед уулздаг байсан ба харин Clint 2002 он хүртэл хүүхдүүдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан байна. Oscar De La Hoya боксчин Оскар Де Ла Хоя 1999 онд Playboy-ын загвар өмсөгч Шана Моклертэй болцож байх үедээ охинтой болжээ. Харамсалтай Де Ла Хоя өөрийнхөө охин биш хэмээн үгүйсгэж, харин Моклер түүнээс 62.5 сая долларын дөхөн төлбөрийг шүүхээр шийдвэрлэн авчээ. Donald Glover буюу Childish Gambino нэрээр танигдсан Glover-ыг хүүхэдтэй гэж хэний санаанд орох илээ. Тэрээр Атланта гэх шоугаараа алтан бөмбөрцөг шагналыг хүртснийхээ дараахан хүүхэдтэй гэдгээ олонд зарлжээ. Түүний хүү Glation гэдэг бөгөөд Glover-ийн анхны найз бүсгүйгээс гарсан гинэ. Хосууд өөр нэг хүүхэдтэй гэгдэх боловч нэрийг нь олон нийтэд зарлаагүй. Hugh Grant жүжигчин Hugh Grant олон ч бүсгүйчүүдтэй нэр холбогдсон нэгэн. Тэрээр 53 наснда эцэг болсон гэж шуугинд харсан бөгөөд хүлээн авахчаар ажилдаг Tingley Hon хэмээх бүсгүйтэй амьдарч хоёр хүүхэдтэй болж дараа нь Anna Eberstein гэх бүсгүйгээс дахин нэг хүүхэдтэй болж байжээ. Hugh нийт 5 хүүхэдтэй юм а. Charlie Heaton Stranger Things цуврал киноны гол дүр болох Charlie Heaton 2014 онд төрсэн нэг хүүтэй. Өөрөө бараг хүүхдэрээ тэрээр Akiko Matsura гэх бүсгүйтэй үерхдэг бөгөөд хосууд энх үнэлээд залуутай эцэг их болцоожээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.